та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Улаанбархан өвчний үеийн халдварын сэргийлт хяналтын талаар та бүхэндээ мэдээлэл хүргье. За улаанбархан өвчин маань вирусын гаралтай амьсгалын замын халдварт өвчин байж байгаа. Тэгээд тухайн өвчнөр бол улаанбарханы эсрэг тархлаагүй хүн өвдөх боломжтой. Тэгэхээр улаанбарханы өвчнөр өмнө нь өвдөж байгаагүй, мөн вакцинд хамрагдаагүй хүмүүс бол эрсдэл бүлэгтээ орно. За тэгэхээр нууц үеийн хугацаа бол дунджаар 10-аас 12 хоног. Халдвартай үе нь бол тууралт эхлэхийн өмнөх 4 хоног, тууралт эхэлсний дараах 4 хоног нь бол халдвартай үедээ тооцогддог. За тэгэхээр дамжих замын хувьд болохоор улаанбархан өвчний хувьд онцлог нь юу юм бэ гэхээр амьсгалын замын агаараар дамжин халдварладаг өвчин байж байгаа. Тэгэхээр өвчтэй хүний амьсгалын замын салст болон шүүрэлд вирус агуурлагдаж өвчтэй хүний ханиаж найтах ярих үед нь орчны агаарт бол вирус дарахж халдварлах боломжтой байдаг. Тэгэхээр тухайн вирусын онцлог нь бол агаарт 2 цаг хүртэлх хугацаанд халдварлах чадвар агуулж идэг. За тэгэхээр амьсгалын замын бусад халдвартай харьцуулах юм бол халдварлалтын индекс нь бол 4-5 дахин өндөр байж байгаа нь эндээс харагдаж байна. За жишээ нь улаанбарханы халдвартай нэг өвчтөн 12-аас 18 хүнийг бол халдварлуулах боломжтой гэд буюу 95-аас 96% халдварлалтын индекстэй байдаг. За тэгвэл томоотой харьцуулах юм бол томоо жишээ нь томоогийн халдвартай нэг хүн нэгээс 4 хүнд халдвар дамжуулдаг бол тэрнээс 4-5 дахин илүү халдвартай байна гэдэг нь харагдаж байна. За тэгэхээр агаарын замаар дамждаг халдварын нэг онцлог нь юу юм бэ гэхээр тухайн халдвартай хүнтэй шууд харьцаагүй ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй байсан ч гэсэндээ тухайн өвчтөй байсан хүний байсан өрөө тасалгаанд нь бол 2 цагийн дотор орсон тохиолдолд бол ямар нэгэн агаар сэлгэлт хийгдээгүй тохиолдолд агаарын замаар энэ халдварыг авах ийм эрсдэлтэй байдгаараа илүү аюултай богино хугацаанд олон хүнийг халдварлуулах аюултай байдаг. За тэгэхээр эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд халдварын сэргийлт хяналтыг бэлэн байдлыг хангах чиглэлээр дараах хэмжээнүүдийг авч ажиллана. Энэ дээр эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчид болон эргэлтээр иргэсний аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр халдвар дамжих эрсдлийг сэргийлэх, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээний чадварыг сайжруулах чиглэлээр арга хэмжээгээ төлөвлөж ажиллана. За үүн дээр бол эрүүл мэндийн ажилчдын вакцины жуултын асуудал маш чухал ач холбогдолтой. Тэгэхээр эхний ээлжинд эрүүл мэндийн ажилчдынхаа вакцины мэдээллийг гаргах хэрэгтэй, мөн өмнө нь улаанбарханаар өвдсөн эсэх судалгааг бол гаргаад вакцины жуултад хамрагдаж байгаагүй дархлаагүй эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд бүрэн хамруулна. Ингэхдээ сүүлийн 5-аас дээш жил вакцины хийлгээд 5-аас дээш жил болсон тохиолдолд вакцинд бол хамруулах заалттай байж байгаа. За тэгэхээр эмнэлгийн орчинд бол агаар сэлгэлт муутай, агааржуулт ийм багтаа ийм орчинд бол агаарын замын халдвар бол дамжих эрсдэл илүү байдаг учраас агааржуулт, агаар сэлгэлтийг сайжруулах тал дээр бол анхаарах хэрэгтэй. За тэгэхээр улаанбарханы халдварын с ิจ гтэй болон батлагдсан тохиолдлыг төр тусгаарлах болон тусгаарлан эмчлэх эмнэлэг өрөө тасалгааны агаар сэлгэлтийг анхаарах хэрэгтэй. Мөн тухайн өрөө тасалгааг бол нарны тусгал шууд чөлөөтэй тусах байршилд сонгох нь илүү халдварын эрсдлийг бууруулна. За мөн эрүүл мэндийн ажилтнуудыг улаанбархан өвчний эмнэлзэн шинж тэмдэг болон ирмэлийн ангилт мөн халдвараа сэргийлэх чиглэлээр тодорхой давтамжтайгаар бол сургалтанд хамруулж чадахжуулах шаардлагатай. Мөн илрүүлэг ирмэлийн ангилтыг үр дүнтэй хийлгэхийн тулд илрүүлийн асуумж, бүдүүвчийг боловсруулж ашиглах нь халдварын эрсдлийг бууруулахад ач холбогдолтой ахна. За тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлт хяналтан дээр баримтлах стандарт сэргийлтийн үйл ажиллагааг бол тухайн өвчтнийг халдваргүйгээс нь үл хамааран байнга мөрдөж идэг. Үүнд бол гарын эрүүл ахуйн сахилт, орчны цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт, давтан хэрэглэгддэг багц хэрэгслийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт, угаалга, хог хаягдлын менежмент гэсэн асуудлууд багтдаг. Үүнийг бол бид өдөр тутамдаа байнга мөрдөж ажиллах ёстой. Харин халдварт өвчний дэгдэлт халдварын тохиолдолд бол бид тухайн халдварын дамжих замд нь чиглэсэн сэргийлтийн арга хэмжээг бол авч хэрэгжүүлэх ёстой. За тэгэхээр энэ агаараар дамжих халдварын үед бид илүү юуг анхаарах вэ гэхээр аль болох олон хүний бөөгнөрл үүсэхгүй байх хэрэгтэй. Мөн үйлчлүүлэгчид амны хаалтыг зөөлөх, ялангуяа халдварын шинж тэмдэгтэй байгаа с ิจ гтэй тохиолдолд бол бид амны хаалтыг байнга зөөлөх хэрэгтэй. За мөн бөөгнөрл үүсэхгүй байхын тулд үзлэгийн цагийг захимаар олгох, утсаар захим байдлаар олгох, мөн утсаар зөвлөгөө өгөх гэсэн арга хэмжээнүүдийг төлөвлөх хэрэгтэй. Тэгэхээр халдварын дархалт их дэгдэлт
өндөр бүртгэгдэж байгаа үед ялангуяа бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхийн үзэлгийг бол бид нар гэрээр зохион байгуулснаар одоо эдгээр хүмүүс маань халдвар төртөх эрсдлийг одоо бууруулах боломжтой. Тэгэхээр үүн дээр одоо ялангуяа товлын вакцинжуулалтанд хамрагдаагүй байгаа хүүхдүүд 0-1 насны хүүхдийн одоо хяналт үзэлгийг бол олон хүнтэй хавьтал болгохгүйгээр одоо гэрийн нөхцөлд нь юм уу нэг бол одоо тусдаа үрээнд одоо үзлэг хийхээр зохион байгуулах шаардлагатай. За тэгэхээр Улаанбархны дархлаагүй одоо эрүүл мэндийн ажилтан одоо халдварын голомтод тусламж үйлчилгээ үзүүлэхээр бол шүүлтүртэй амны хаалтыг бол заашгүй хэрэглэх шаардлагатай. Одоо нэг удаагийн амны хаалт нь бол агаарын замаар дамжих халдварын үед бол хамгаалалт болж чадахгүй гэж үздэг. За тэгэхээр халдварын с сэжигтэй болон батлагдсан тохиолдлыг эмнэлгийн тусламж үйлчилгээгээр одоо дамжих халдварын эрсдлийг бууруулахын тулд аль болох эмнэлгийн одоо амбалтоор хүлээн авах яаралтай тусламжийн зэрэг одоо эмнэлгийн нэвтрэх хэсгүүдэд дуугүй хөтөч болон хөтөч ажилтныг ажилуулснаар бол с сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлж одоо тусгаарлах боломжтой. Тэгэхээр шинж тэмдэгтэй үйлчлүүлэгчийн одоо үзлэгийн хэсэг болон хүлээлгийн хэсэг бол тусна зохион байгуулснаар бол энэ бол нэлээд үр дүнтэй сэргээлтийн арга болно. Тэгэхээр энэ халдварын с сэжигтэй үйлчлүүлэгчийн үзлэгийн хэсэг нь бол тусдаа хаалгатай эсвэл тусдаа байр байх байршлыг тодорхой заасан тэмдэглэгээтэй үйлчлүүлэгч гаднаас ороод ирэхэд одоо хэрвээ надад эдгээр шинж тэмдэг илэрч байгаа бол би одоо аль одоо тасаг кабинетэд очиж одоо үзлэгт хамрагдах боломжтой вэ гэдэг нь ойлгомжтой байдлаар заасан тэмдэглэгээтэй байх, аль болох олон хүний хөл хөдөлгөөнөөс зайтай, агаар сэлгэлт сайтай байх ийм орчин нөхцөлийг бүрдүүлсэн хэсгийг бол зохион байгуулнаа. За тэгэхээр дуугүй хөтчийн хувьд бол юг анхаарах вэ гэхээр мэдээж Улаанбархны үед одоо илэрдэг 3 С-ийн шинж тэмдэг болох ханиалгах, амраас шингэн нус гарах, нүдний саалс дүүрвсэх шинж тэмдгүүд илэрч байгаа. Нэмээд одоо дээр нь тууралт гарч байгаа гэсэн ийм өгүүлэмжтэй хүн байх юм бол с сэжигтэй гэж үзээд одоо тусгаарлан үзэх хэсэгт зохион байгуулсан хэсэгт бол үзлэгт хамрагдахыг бол чиглүүлсэн хөтчийг байрлуулах юм бол илүү үр дүнтэй. За тэгэхээр аль болох анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд маань с сэжигтэй тохиолдлын одоо дуудлагын дагуу гэрт нь одоо очиж үзлэгийг онцлогоо хийхийг бол зөвлөж байна. Энэ маань болохоор олон нийтийн дунд болон эрүүл мэндийн байгууллагад халдвар гарах эрсдлээс одоо сэргийлнэ. За халдвар дарахаагүй байгаа үед бол с сэжигтэй тохиолдол бүрийг одоо тусгаарлаж шинжилгээгээр бол оншийг баталгаажуулна. Харин батлагдсан тохиолдол бүрийг эмнэлэг тусгаарлаж эмчилнэ. Хэрвээ дархалт нэмэгдсэн үед бол эмнэл зүгээр онцлж эрсдэлтэй бүлэг болох жирэмсэн хүн, вакцинжуулалтанд хамрагдаагүй болон бага насны хүүхдүүд, дархлаа дарангуйлагдсан эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг эмнэлэг тусгаарлан эмчилнэ. Мөн хөнгөн хэлбэрийг гэртэн тусгаарлаж эмчилнэ гэсэн ийм зөвлөмжийг л хэрэгжүүлж ажиллана. За тэгэхээр батлагдсан тохиолдолтой хавьтал болсон эрүүл мэндийн ажилтан бол үйлчлүүлэгчдийн судалгаа гаргаж бол нууц үеийн хугацааны туршид бол шинж тэмдгийн тандалтад хамруулж хяналтанд байлгана. Хэрвээ вакцинжуулалтад одоо хамрагдах нас нь одоо шаардлага хангаж байгаа 9-с дээш сартай хүүхдүүд насанд хүрэгчдийг бол 72 цагийн дотор бол вакцинжуулалтад хамруулахыг бол зөвлөдгөө. За эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хавьтал болсон үйлчлүүлэгч өвчтөн байх юм бол тусгаарлаж үндсэн тусламж үйлчилгээг нь үзүүлээд үндсэн тусламж үйлчилгээ үзүүлж дууссаны дараа эмнэлгээс гарсны дараа нууц үеийн хугацааны туршид бол харьяа эрүүл мэндийн байгууллаганд хяналтандаа авч шинж тэмдгийн тандалт хяналтыг тавина. За эрүүл мэндийн сайдын 2024 оны 91 тоо тушаалаар бол Улаанбарханаар өвчнөр өвдөөгүй вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг хавьтал болсноос хойш 10 хоног өрхийн эмчийн хяналтанд байлгана гэж заасан байж байгаа. Тэгэхээр энэ маань одоо сургууль цэцэрлэг эхэлсэн үед бол олон хүүхдүүдийн дунд халдвар гарах эрсдлийг бол бууруулах ач холбогдолтой байж байгаа. За тэгэхээр эмнэлэг эрүүл мэндийн байгууллагад бүртгэж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдлын мэдээллийг эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу доорх одоо захим хаягаар бол мэдээлдэг. Тэгэхээр та бүхэн эрүүл мэндийн сайдын 2019 оны 539 тоо тушаалынхаа дагуу тохиолдлыг одоо манад мэдээлэх боломжтой байж байгаа. За ингээ анхаарал тавьсанд баярлалаа.